Хэрхэн бол маань Утаморил намайг Заяа гэдэг Google Certified-ийн хувьд өнөөдөр та бүхэндээ хэрхэн YouTube Kids-ийг ашиглах талаар демо хийхэд бэлэн болсон байна. Демого эхлэхээс өмнө яг энэ талаар яригдах болсон ач холбогдлын талаар та бүхэндээ бага зэргийн мэдээллүүдийг өгсөн дээр болов уу гэж бодож байна. Миний би яг одоогоор Occupational Therapist буюу хөдөлмөр засагчийн мастер хамгаалж байгаа бөгөөд энэ жилийн томоохон дээд сургуулиуд болон дэлхийн байгууллагуудын хийсэн судалгаан дээр үндэслэн эцэг эхчүүдийн санаа зовж байгаа нэгэн томоохон зүйл бол speech delay буюу хүүхдийн хэл ярианы асуудал өгөөд бага насны хүүхдүүд маань хэлд орохгүй байх маш хожуу хэлд орох гэсэн асуудлууд байгаа. Мэдээж хэрэг пандемик болоод хүүхдүүд маань дэлгэцний өмнө асар их цагийг өнгөрүүлэх болсон. Энэ зүйл дээр хүүхдүүдийн утас, iPad, телевиз гэх мэтчлэн зүйлүүд бол орно. Тэгээ олон судалгааны үндснээр юу харагдсан бэ гэхээр хүүхдүүдийн хамгийн их ашиглаж байгаа аппликейшн бол YouTube болж таарсан байгаа 62.3%-аар. Тэгээд Google компани маань өөрсдөнгөсөн YouTube Kids-ийг бол develop буюу хөгжүүлэлтийг бол хийгээд энэ удаа та бүхэндээ партиг болох тэгээс 12 насны хүүхдүүдэд хэрхэн яаж эцэг эхчүүд дэлгэцэн дээрх хяналтуудыг тавьж болох талаар өнөөдөр та бүхэндээ демо хүргэнэ. Яагаад эцэг эхчүүд энэ дэр хяналт тавих хэрэгцээтэй вэ гэхлээр хүүхдүүдийн ер нь speech delay хэл ярианы энэ бэрхшээлтээр олон зүйлүүд мэдээж яриг нөлөөлнө. Гэхдээ энэ дундаа мэдээж яриг хичнээн их цагийг дэлгэцний өмнө өнгөрөөж байгаа. Хоёрт насанд нь зориулсан зүйлийг хүүхдүүдэд үзүүлэх. Хүүхд маань насанд болоогүй байж хахад болохгүй зүйл үзээ тэрнээсээ айж очирцсон зүйлээс болоод хэлний бэрхшээлтэй болсон хэлд орохгүй байх шалтгаанууд бол маш их гарч байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд маань та бүхэн хүүхдүүдийн насанд нь зориулсан зүйлүүдийг үзүүлэх нь маш чухал шүү гэдгийг эцэг эхчүүдэд давхар бол сануулмаар байна. За энэ дээр жишээлбэл би өмнө хэлжсэн те part 1. За part 2-т маань болохоор юу байх вэ гэхлээр 12 наснаас 18 насны хүүхдүүдэд хэрхэн яаж YouTube дээр эцэг эхчүүд хяналт тавьж болдог талаар. За мөн цаашлаа part 3 дээр болохоор хүүхдүүдийг хэрэгжилж байгаа утас, iPad мөн телевизэр дээр хэрхэн яаж лимитүүдийг тогтоож олдог талаар та бүхэндээ демонуудыг та бүхэндээ хүргэх байгаа. Үүнтэй холбоотой та бүхэнд асуух асуулт юм бол мэдээж өгч хэлээдэй манай YouTube сувгийн дор та бүхэн комент үлдээж болно. Манай альч платформ дээр эцэг эхчүүд маань хандаж бидрээс хүссэн асуултаа бол асууж болно. Магадгүй зарим эцэг эхчүүд маань аль хэзээний маш гоё санаануудыг олсон бах бид нартай бас хуваалцаад эдгээр зүйлүүдийг бас бусад эцэг эхчүүдэд бас хуваалцах боломжтой шүү гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. Тэгээ манай YouTube сувгийг subscribe дарж хэрэгцээтэй хүмүүсийн бичлэгийг харамгууд тараагаарай. Ингээ хэдүүлээ хамтаа дэмэр гоорцгаая. Хамгийн түрүүнд та бүхэн YouTube Kids-ийг татахын тулд өөрсдийнхөө app татдаг хэсэг рүү орно. Энэ зүйл маань Android болон iOS яг адилхан та бүхэнд хэлмээр байна. YouTube Kids гэдэг энэхүү хэсгийг та бүхэн сонгоод яг энэ ихний харагдаж байгаа энэхүү аппликейшнийг та бүхэн татах байгаа. YouTube Kids аппликейшн маань энэхүү та бүхний дэлгэцэн дээр бол нээгдэх байгаа. Оронгууд энэ зүйл маань хүүхдэд зориулагдсан эсвэл эцэг эхчүүдэд гэсэн хоёр хэсэг байгаа. Хүүхдүүд маань эцэг эхэдийн зөвшөөрлгүйгээр аппликейшнаа өөрсдөө iPad болон утсан дээр компьютер дээр нэх боломжгүй гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. Ama parent буюу би эцэг эхээ гэдэг хэсгээр та бүхэн дараад өөрсдийнхөө имэйл хаягийг энд бүртгүүлэх байгаа. Энэ дээр та бүхэн хэдэн он төрсөн гэдгийг та бүхэн эхлээд оруулна. Та бүхэн эцэг эхчүүд өөрсдийнхөө имэйлийг оруулаад хүүхдийнхаа нэр болон насыг тохируулсны дараа энэхүү дөрвөн сонголт та бүхэнд гарч ирэх байгаа. Эхний хэсэг маань болохоор та өөрөө контентоо хүүхдүүдийн ямар зүйл үзүүлмээр байгаа гэдгийг сонгох. Preschool буюу 4 наснаас доош насны хүүхдүүд, younger буюу 5-аас 8 насны арай том хүүхдүүд дундаа болоо 9-аас 12 насны гэсэн сонголтуудыг та бүхэнд бол гаргаж ирнэ. Эхний хүүхдийн нэрийг бид болоо Мав гэж нэрлэлсэн. Хэрвээ та хоёр дахь хүүхдийг нэмэлт очлоор дээр дараад бол оруулж болох байгаа. Энэхүү баруун гар талд төгжис байгаа. Энэ төгжис маань зөвхөн эцэг эхчүүдэд зориулсан. Энэ дээр та өөрийн хүссэн сэрэнгсээ оруулах боломжтой гэсэн үг. За жишээлбэл хэдүүлээ энэ дээр дарангууд хариултыг өгөөд энэ дээрээ хамгийн ихний хэсэг болох таймер буюу хүүхдээ хэр удаан үзүүлмээр байгаа гэдэг сонголтыг та бүхэн хийж болно. Энэ зүйл маань 30 минут болсны дараа бол шууд хаагдаад таны өөрийн зааварчилгүйгээр хүүхд маань ахиж үзэх боломжгүй байгаа. Та бүхэн анзарч ил орох тоолонд энэ зүйл маань бол код асууна. Ахлыг магадгүй танаа хүүхд тоо маш сайн мэддэг гэж гаргачих магадгүй. Тэгэхээр set my own passcode гэд өөрийн 4 оронтой кодыг та бүхэн оруулах боломжтой байгаа. Энэ зүйлийг хүүхдүүдтэй та бүхэн битгий хуваалцаарай гэж хэлмээрээ. За энэ дээр хэдүүлээ маш амархнаар 1 2 3 4 гэдээ оруулчих. Энэ дээр ахаад та бүхнээс пассвортаа
хангана уу гэд хэлнэ. Тэгээд энэ доор маань болохоор таны пассворд бүртгэгдлээ гэдгийг бол та бүхэнд харуулна. Settings-ийн хэсэг рүү оронгууд энэ маань ямар хүүхдүүд байгаа, ямар зүйлүүд дээр та Settings хэмээр байгаа гэдгийг бол харах боломжтой. Нэмж хүүхд оруулмаар байгаа бол оруулах боломжтой. Доор нь видеоны яг чанга доод талд нь enable casting to other screens буюу та бүхэн гар утас болон iPad, телевизийн гэх мэтчлэн зүйлүүд дээр оруулмаар байгаа л enable хийснээрээ та өөрийнхөө email хаягаар орсны дараад нь энэ хүүхдүүд маань зүйлүүдэд үзэх боломжтой. Заавал та ороод нэг зүйлийг дахин оруулах шаардлагагүй гэсэн үг байгаа. Доотлын сонголт маань мэдээж эрээг HD болгох зөвхөн Wi-Fi-тай байхад гэх мэтчлэн сонголтуудыг та хийж болно. Мөн энэ дээр доотлын хэсэгтэр subtitles and closed caption буюу хадгаллуудыг та бүхэн ороод сонголтуудыг хийж болно. Энэхүү та бүхэн Settings-аас гарч болно. За хэдүүлээ хамгийн бага preschool гэдэг хэдүүлээ хамт сонгоод энэ маань ямар контент энэ дээр орж ирэх вэ гэдэг танд бол харуулна. Энэ унаасаа та бүхэн хараад select гэдэг та бүхэнд дарснараа эдгээр сонголтуудыг эхлээд та бүхэнд юу байгаа гэдгийг харуулах байгаа. Энийг би та бүхэнд тайлбарлаа явуучих гэж бодож байна. Мэдээж эерэг эцэг эхчүүдэд энд юу холбоотой ямар зүйлүүд байгаа гэдэг бол YouTube суугаад цаанаасаа та бүхэнд хэлээд энэхүү зүйл дээр та бүхэн agree буюу за би санаа нийлж байна гэдэг дээр та бүхэн орж болно. Эхний хэсэг болохоор хэрвээ та хүүхдүүд дундаа энэхүү бичлэг дунд ямар нэгэн зүйл танд арай жоохон насанд нь тохирохгүй байгаа бол энэ зүйлийг та жишээлбэл 3 энэ цэг дээр дараад block this video гэж дарснараа энэ маань тэр чигтээ блоклолцсон гэсэн үг байгаа. Хэрвээ та бүхэн YouTube Kids-тэй гомдол саналтай байгаа бол доотлын 3 дахь хэсэг болох feedback дээр та бүхэн шууд YouTube Kids руу хандах боломжтой гэдэг эцэгчүүдтэй хэлмээр ямар нэгэн зүйлийг блок хийгээд хаад буцаж гарч ирээд ах юм бол та бүхэн хүсэл саналтай явуулах боломжтой. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн YouTube Kids эцэгчүүд хүүхдүүдтэй хандан хяналт тавьж болдог талаар демо хүргэсэндээ төлөхийн таатай байна. Үүнтэй холбоотой асуулт ах юм бол та бүхэн бичлэгийн доор чөлөөтэй асууж болох ба альч манай сошиал платформ нээлттэй та бүхэндээ хэлэхэд төлөхийн таатай байна. Цаашид юу сурмаар байгаа бас чөлөөтэй илэрхийлээрэй гэж та бүхэндээ хүсмээр байна. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.